За уламжлал сорилын 1-р бодлого бол y тэнцүү 2-ыг үржих нь x-ийн 5 зэрэг гэсэн функцаас уламжлах юм байна. За тэгэхээр a bod x функцийг a-гаар үржижээвэл a-г үржих нь a bod x-аас уламжлах гэдэг. За тэгээд зэргийн уламжлал бол зэрэг урагшаанаа үржихтэй зэргээс нь хасдаг. Тэгэхээр 2 5-ын 10 тэгээд x-ийн зэргээс нь хасагдаад 14 зэрэг болох. За 2 нь бол зэрэг 2-ыг 3-аар үржиж 6 3 зэргээс нь хасагдаад 2 2x-ийн уламжлалаар гарч. За 3-р бодлогын хувьд бол гишүүнчлэн үржүүлж байгаад уламжлал авч болно. Эсвэл үржүүр функцийн уламжлалын чанараар авч болно. За гишүүнчлэн үржүүлэх юм бол энийг гишүүнчлэн үржүүлэх гэдэг юм болоод уламжлал нь юм болж. За 2-р арга бол үржүүр функцийн уламжлал авахдаа эхний функцийн уламжлалыг 2-р функцийн уламжлалгүйгээр нь үржижээвэл нэмээд хэвэр нэчээд 2-р функцийн уламжлалаар үржих. Тэгэхээр эхний функцийн уламжлалыг 2-дахаар үржээд 2 дахь уламжлалыг эхний функцээр үржих. За эндээс 2x гарна. 1-ийн уламжлалтыг. За эндээс 6x дээр нэмэх нь гарна. За ингээд энийг гишүүнчлэн үржээд эмэгдэх юм бол 12x куб дээр нэмэх нь 3x-ийн квадрат хасах нь 6x хасах нь 1 болно. За 4-р бодлого бол ноогдор функцийн уламжлал авах бодлого байна. Ноогдор функцийн уламжлалыг авахдаа хүртвэрийн функцийн уламжлалыг хуваарийн функцаар үржээд хүртвэрийг хуваарийн функцийн уламжлалаар нь үрждэг. Тэгээд хуваах нь g от x-ийн квадрат. За хувааж хахад энэ хасдаг. За энэ хэсэг бол үржүүр функцийн уламжлалтай төстэй. Үржүүр функцийн уламжлал энэс ялгаатай. Үржиж явахад энэ нэмэгддэг. За хувааж хахад энэ хүртвэр бол хасдаг бахан. За тэгээд хувааж байгаа функц нь бол энэ ноогдор функцийн хуваагчийн нь квадрат байна гэсэн. За тэгэхээр эхний функцийн уламжлалыг хуваарийн функцаар үржээд хуваарийн функцийн уламжлалыг хүртвэрээр үрждэг. За тэгэхээр энэ хэсгээс 2x гарч ийн энэ хэвээрээ. За миний уламжлал маань 2x гарч ийн. Тэгээ энэ хэвээрээ. За ингээд хүртвэрийн энэ ялгуур дотор ижил үржигдэхгүй байна. 2x гэсэн ижил үржигдэхгүй. За тэр ижил үржигдэхүүнийг хаалтны өмнө гаргачих юм бол энэ эдгээр нэг хаалтан дотор бичигдэнэ. За тэгэхээр энэс хасах нь энэ гэхээр тэмдгүүд өөрчлөгдөнө. Хасгаал задлаа. За ингээд 2x-ийг үржих нь 8 болно. Ардлын хаалт амигдчих юм бол. За хуваарийн функцийн квадрат. За юм. Тэгэхээр 16x-ийг хуваах нь 5x квадратын квадрат болж байна гэсэн. За 5-р бодлого болохоор энэ давхар функцийн уламжлалын чанар байна. За квадрат язгуур доорх a bod x функцийн уламжлал зэргийн уламжлахаар юм болдог. Тэгээд язгуурын доорх функцийн уламжлалаар үрждэг. За зорилго бол одоо ийм байна гэсэн үг. За бацаад харуулчих юм бол язгуурын доор x a bod x гэдэг чинь a bod x 2-1 зэрэг гэсэн үг. За энэ уламжлал 2-1 урагшаанаа үржигдээд a bod x-ийн зэргээс 1 хасагддаг. Тэгэхээр 21-ээс 1 хасгаар сөрөг 2-1 болно. За тэгээд a bod x-ийн уламжлал. За энэ нь болохоор 1-ийг хуваах нь a bod x-ийн 2-1 зэрэг болдог. Тэгээ үржих нь a bod x-ийн уламжлал. За энэ нь язгуураар илэрхийлээд юм болчих гэсэн. За тэгэхээр энэ дээрх томьёо ясаараа баталсан одоо энэ томьёогоо одоо шууд ашиглах юм бол язгуурын дор a bod x гэдэг нь 1-ийг хуваах нь 2-ыг үржих нь a bod x. Энэ нь бол зэрэгт функцийн уламжлал гэсэн. Тэгээд язгуурын дор функцийн уламжлалаар нь үрждэг. За тэгэхээр энэний уламжлал бол 2x.
За уртлын 2-той хураагаад x-ийг хуваах нь язгуурын доор x квадрат дээр нэмэх нь болно. За 6. За давхар функцийн уламжлал байна. За зэрэг хэлбэрийн давхар функцийн уламжлал зэрэг урагшааны урагштай зэрэгэснээ хасагтаад ийм зэрэг хэлбэрийн уламжлал авдаг. За давхар функцийн учраас энэ дотор нь өгсөрч байгаа буюу энэ суурийн e-bot x функцийн уламжлалаар үрждэг. Өөрөөр хэлбэл энэ x-ийн 4 зэрэг гэсэн нэг функц нөгөө функц нь бол одоо тий за e-bot x гэсэн нэг функц x-ийн 4 зэрэг g-ot x гэсэн функц нь болохоор 2x квадратаас хасах 5x гэсэн функц гэсэн багхгүй юу? Тэгээд дотор талд нь давхар функц хэлбэрт давхар функцийг нь олох юм бол ийм болно гэсэн. Давхар функцийг нь олвол ийм болно. Тэгэхээр эндээс одоо уламжлал автаад зэрэг урагшаанаа өөрчлөлтөд зэрэгээс нь хасагтаад зэрэг функцийн уламжлал аваад энэ суурьаас нь уламжлал авч үрждэг. Тэгэхээр суурьаас нь уламжлал авахаар ийм болно. За тэгэхээр энэ хоёроо үржээд дараа нь энэнгүүрээ үржээд зэрэг хэлбэртчихдээ. Яагаад энэ хоёрыг үржихгүй болохгүй вэ гэхээр энэ 3 зэрэг төвшөөснийхаа дараа нь өөр үржих учраас энэ өнгөр үржихгүй. Энэ хоёроо бол үржиж шууд болно, шууд үржиж байна. За 6 дугаар одлого бол ийм хариутай юм байна. За 7 дугаар одлого бол үржир функцийн уламжлал байна. За ийм үржир функцийн уламжлалын томьёо түрүүхэнд гарсан тай. За ийм уламжлал авна. Ийм төрмөр. За тэгэхээр энэ функц бол f функц, энэ функц бол g функц гэж байна. f функцийн уламжлалыг g-гээр үржээд g функцийн уламжлалыг f-гээр нь үрждэг. Тэгэхээр энэний уламжлал саяны одоо 5 дугаар одлогон дээр гарсан шиг нэгийг хуваах нь 2-ыг үржих нь язгуурын доор e-bot x функц. Тэгээд энд бол үржих нь x-с хасах нэгийн уламжлал. За тэр нь бол юу гарч байгаа вэ гэхээр 1 гарч байгаа. За тэгэхээр энэ функцийн уламжлал бол энэ. За тэгэхээр энийг үржих нь энэ. Тэгэхээр энэ энтэй хураагдахгүй учраас энэ хүртгэлөөгөө үржээд ийм ногдор болно. За энэ хоёрыг үржихээр юм болно. За тэгэхээр ийм ижил хуваар өгч байна. Энэ хуваарт нэг байгаа гэдэг ижил хуваар өгч байна. За тэгэхээр ийм болно. За энэ хоёрыг үржих юм бол 2-ын квадрат 4 язгуурын доор x-с нэг язгуурын доор x-с нэг үржихээр ийм болно. За гişүнчлэн үржүүлээд ийм болно. Эмэгтэхэд ийм болно. За 7 иймээр гарч байна. За 8 тригонометр функцийн давхар хэлбэрийн тригонометр функц гэсэн үг ийм хэлбэрийг давх. За тэгэхээр эндээс косинусийн одоо уламжлал авахаар ийм болно. Тэгээд энэ дотор талын энэ ax дээр нэмэх нь b-ийн уламжлалаар үрждэг. За тэгэхээр энэ дотроос нь a гарч. За косинус x-ийн уламжлал бол синус x гардаг учраас зэрэг a үржих нь синус ax дээр нэмэх нь b. Тэгэхээр энэний уламжлал бол 3 гарч байна гэсэн. Энэ бол косинус x-ийн уламжлал юм байна. За тэгэхээр энэ косинус x-ийн уламжлал синус x гардаг. Тэгэхээр энэ косинус 3x-ийн уламжлал бол сөрөг синус 3x гарна.
За тэгээд 3x-ийнх нь уламжлал нь гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг 3-ыг үржих нь синус 3x. Тэгэхээр тригонометри функцийн хувьд бол шууд аргумент нь ямар ч гэсэн ижил байна гэдгийг анхаарна. За 9-р бодлого болохоор за танкс x-ийн одоо уламжлалыг батлахад бол нэг юм танкс x-ээс синус x-ийг хуваах нь косинус x гэдэг ногдураар өччих юм. Тэгээд синус x-ийн уламжлалыг косинусаар урьжээд синус x-ийг косинусын уламжлалаар урьж. Тэгээд синус x-ийн уламжлал косинус x, косинус x-ийн уламжлал сөрөг синус x. Тэгэхээр нэгийг хуваах нь косинус квадрат x болно гэсэн үг. Нэгийг хуваах нь косинус квадрат x. Яагаад гэвэл энд косинус квадрат x энэ нь болохоор синус квадрат x нэмэх болно. Тэгэхээр косинус квадрат x дээр нэмэх синус квадрат x нь бол нэгтэй тэнцүү гэсэн үг. Тэгэхээр танкс x-ийн уламжлал бол ийм байна гэсэн. Тэгэхээр энэ танкс x-ийн уламжлал ийм гарна. За x квадратын уламжлал бол 2x гарна. За 10-р бодлогод синус x-ийн уламжлал косинус x. За 2-ыг үржих нь эндээс зэрэгт функцны уламжлал байна. Тэгэхээр зэрэг нь урагшаанаа үржихдээ 2-ыг үржих нь 2 байгаа. Тэгээ 2-2-ийн 4 болсон гэсэн. Тэгээ энэний зэрэг нэгээр багасаад юм болсон. За тэгээд косинус энэ бол косинус x-ийн уламжлал нь өөрөөр хэлбэл одоо ийм функцийн уламжлал бол зэрэг урагшаанаа үржихдээ ийм байгаад за ингээд зэрэгт функц уламжлалч. Тэгээд энэнийх нь уламжлалаар нь үржээд байгаа гэсэн үг. Тэгэхээр 2-ыг үржих нь косинус x, косинус x уламжлал сөрөг синус x. Тэгэхээр энэний 2 нь бол энэний 2-тойгоо үржихдээ энэ 4 боловч хичээд байгаа гэсэн үг. За тэгэхээр ийм болно. За эндээс 2-оо за энийг ер нь 2-ыг нь үржүүлэхгүйгээр бичвэл ер нь зүгээр юм байна шүү дээ. 2-ыг үржих нь 2. Эшүүд юм. Ийм бол. Тэгээ энэ хэсэг нь бол синусын давхар эцгийн томьёогоор хангалттай косинус x болсон 2-ыг үржих нь синус 2x болж байна. 11-р бодлого нь болохоор за синус x функцийн уламжлал бол косинус x гэдэг. Харин синус e бод x функцийн уламжлал косинус e бод x гараад энэ e бод x-ийн уламжлалаар нь үржиж өгдөгөө. Энэнгүүрээ синус x функцийн уламжлалаас ялгаатай. Тэгэхээр за дөрөвс л уламжлал авахгүй шүү дээ. Эндээс уламжлал авахдаа синус e бод x функц уламжлал косинус e бод x гэхээр ийм болж байгаа гэсэн. За тэгээд энэ аргументын оронд олуулсан энэ функцаас уламжлал авч үрж. Тэгэхээр энэ функцийн уламжлал нь 2x дээр нэг 3. Тэрийг 2-ороо үржих. Тэгэхээр энийг үржих нь ийм болно. За тэгээд CR үнэ гэж CR. За 12 болохоор за энэхтэй мөн адилхан
ёстой дөө. Косинус x функцийн уламжлал зураг синус x гардаг бол косинус f от x функцийн уламжлал зураг косинус f от x гараад дахиад f от x-ийн хүн уламжлалаар үрждэг гэсэн. Тэгэхээр энэний уламжлал бол энэний уламжлал бол зураг синус f от x гарах буюу косинус 2x дээр нэмэх нь 3-ны p зураг синус 2x дээр нэмэх нь 3-ны p гарна. За тэгээд 2x дээр нэмэх нь 3-ны p-гээс уламжлал авч ирчихнэ. Энэ уламжлал 2 энэ хоёртойгоо үржигдээд 4 болно. Энэ урд хасахтайгаа хасах 4 болно. 13 дугаар атлан. За энэ үржир функц байна. За энэ үржир функцийг эхний ээлжинд хэлбэрчлэх бол илүү амар байна. Тэгэхээр энэ давхар өнцгийн синус бол ингэж задарна. Харин танкс x нь болохоор синус x-ийг косинус x баасантай тэнц. Тэгэхээр энэ хоёр ингээ хураагдаад энийг үржих нь энэ буюу ийм болж байна. За эндээс уламжлал авахаар зэрэгт функцийн уламжлал авахаар 2-ыг үржих нь синус x болоод синус x-ийн уламжлал косинус x болж байна. Ингээд энэ 3 үржигвэр нийлээд синусийн давхар онцгой болно. Энэ хоёр нь хоёроо дахиад үржих. Тэгэхээр 2-ыг үржих нь синус 2x. Синус 2x-ийг давхар онцгийн синус гэж ярьдаг шүү дээ. За 14 дугаар атлан. За энэ тооноос уламжлал авахгүй синус x-ийн уламжлал нь косинус x. За энэ язгуурын дор p-г тоо гэж хэлсэн. Тооноос уламжлал авахгүй энэний уламжлал нь 1 хуваах нь 2-ыг үржих нь язгуурын дор гэсэн. За 5-ын уламжлал нь бол 0 болох гэсэн. За тэгээ одоо эндээ шууд орлуулчихъя. 4-ний p-г x-ийн хооронд орлоо. Тэгвэл энэ x-ийн хооронд 4-ний p-г орлуулна. Энэ x-ийн хооронд 4 орлоо. Тэнгуут энэ синус косинус 4-ний p гэдэг нь 2-ны язгуурын дор 2 гэсэн. За эндээс бол 2-ны 4-өөс нь 2 гараад p-гээс нь язгуурах хүч язгуурын дор p. За энэ хоёрын үржвэр 2 нь энэ хуваарийнхаа 2-т ороогч. Энэ нь энтэй ороогч, энэ энтэй ороогч. За ингээд энэ нэмэгдэхүүнээс нэг энэ үржвэрээс нэг гарсан байна. Ингээд энэ хоёрыг нэмэхээр 2. За 15 дугаар адлага. 15 дугаар адлага. За уламжлал аваад нэгийг орлуулаад уламжлал аваагүй нэгийг орлуулад хаснаа л гэж. За уламжлал аваагүйдаа нэгийг орлуулад 7 гэж гарч байна. Одоо уламжлалаа авъя. Тэгэхээр энэ үржир функц учраас эхний функцийн уламжлалыг энэгээр үржих нь нэмэх нь эхний функцийг ойрночод хоёрд функцийн уламжлалаа үржих. Тэгэхээр эхний функцийн уламжлал бол 3 гарна. Энэ нь хэвээрээ. Энэ уламжлал бол 1 хуваах нь 2 үржих юм. За одоо x-ийн оронд 1 орлоо. Тэгэхээр энэ оронд 1 энтэй гэсэн. Тэгэхээр 3. За энэ 7 энд 2-1. За 3 дээр 3.5 нэмээд 6.5. За улам x нь 1 цэг дээрх уламжлал нь бол 6.5. Зүгээр 1 цэг дээрх функц утга нь бол 7. Тэгэхээр энэ хоёрыг сайн ялгаж уншдаг байх хэрэгтэй. Уламжлалын 1 цэг дээрх утга. Энэ нь бол f от x функцийн 1 цэг дээрх утга. Утга гэдэг нь y-г нь хэлж байгаа шүү дээ. Орлуулахад гарах тоог нь утга гэж ярьдаг. C16. За уламжлалаад гарсан функцийг тэгдээ тэнцвэрлээд бодно гэж. За энэ уламжлал бол 3 гарч байна. За харин энэ ногдор функцийн уламжлалыг авал эхний функцийг энэгээр үржих нь хасах нь эхний функцийг уламжлалаар нь үржих. Тэгээ хуваарийн функцийн квадрат. Тэгэхээр энэ 0 болчихно.
сөрөг хэсгийг үржигний нэг болно. Тэгэхээр сөрөг хэсэг хуваахын x квадрат. За ингээд 3-аас хасах нь хэсэг хуваахын x квадрат. X квадратаар тохируулах үржигдэх юм бол юм бол. За энийг өнө уламжлал аваад гарсан юм g от x гэсэн функцийн тэгтээ тэнцвэл. Тэгтээ. За тэгэхээр хүртүүр нь ямар ах вэ? Тэг байна. Хуваар нь тэгээс ялгаатай байна. Бутархай тэгтээ тэнцэх нөхцөлийн зарчим шүү дээ. Хуваар ягаад тэгээс ялгаатай байна вэ гэхээр хувааж байгаа тоо тэгээс өөр тоо байх үед утгатай. За тэгээд өөрөөр хэлбэл x нь бол тэгээс ялгаатай тоо байх үед байх хэрэгтэй юм байна шүү дээ. За тэгэхээр хүртүүрээ бодох юм бол энийг 3 тоо гэх юм бол x квадратаас хасах нь 3 нь тэгтээ тэнцвэл. X квадратаас хасах нь 3 нь тэгтээ тэнцвэл. За энд нэг яа. X квадратаас хасах нь 3 нь тэгтээ тэнцвэл. За эндээс 3-аа хойш нь гаргаж юм бол x куб нь юм бол. За эндээс 2 талаас нь язгуур авал x нэм хас хязгуурын дор 3 болно. За тэгээс ялгаатай байгаа учраас энэ хоёр тоо хоёулаа шийдэх болно гэсэн. За 17. Замаар одоо замын ийм функц гэж ярьдаг. Эсээр ил хугацаанаас хамаарсан юм эсээр илэрхийлсэн юм одоо функцийг хугацаанаас хамаарсан замын функц гэж ярьдаг. За тэрийг бол одоо хууль мэйл гэж бас ярьдаг. Эцгийнхээ хувьд. За нэг ийм хуулиар хөдөлж батыг гэж ярьдаг. За тэгэхээр замаас нэг удаа уламжлал авал хурд гарна. Тэгэхээр за энэ бичсэн. Замаас нэг удаа уламжлал хурд гарна. Харин замаас 2 удаа уламжлал авал хурдтал гарна. За өөрөөр хэлбэл хурдаас замаас нэг удаа уламжлахаар хурд гарна. Хурдаас нэг удаа уламжлал хурдтал гарна гэж ярьдаг шүү дээ. За энэ замаас нэг удаа уламжлал авахаар юм бол. За энэ хурд нь гарч байна. За тэгээд 3 гэсэн одоо агшинд ямар хурдтай хөдөлж байгаа одоо цэгвэ гэдгийг бол одоо хурдыг олж байна. Тэгэхээр 3-1 агшинд бол 4 одоо нэг ч хурдтай хөдөлж байна л гэж ярьдаг. За 18 шүрэг шулууны тэгштгэлийг үлийн томоор. За зарим багш нар бол ингэж хэлсэн байгаа гэж бодож байна. Шүрэг шулууныгаа тэгштгэлэн томоор ингэж хэлсэн. За би бол энийг нь хойш нь гаргаад биччихдэг. За бодлогоо бодъё. За эхний ээлжинд бол уламжлал аваагүй x0 цэг дээр хутгаалах гэж. Тэгэхээр x0 нь тэг юм чинь шууд пункт руу оруулах юм бол y-ийн тэг зэрэг нэг гарч ийн. x0 цэг дээр хутгах нэг гарлаа гэж. За одоо бид нэр энд орлуулах зүйлийг олох хэрэгтэй. Тэгэхэд бол уламжлал аваад x0-ыг орлуулах гэсэн. За уламжлалаа аавна. За энд мөн нэг томьёо бас бичих шаардлагатай юм байна. X-ийн уламжлал бол X өөрөөр гардаг. За под X функцийн уламжлал бол под X өөрөө гараад тэгээд под X буюу зэрэгээсээ уламжлал авч ирдэг. За энэ бол илтгэгч функцийн уламжлал гэж. За. Тэгэхээр энэний уламжлал бол өөрөө гараад харин 3 дахиад уламжлал авч үрждэг гэж.
Тэгэхээр 3x-ийн уламжлал нь 3 гарна. Ингээ 3-ыг үржих нь y-ийн 3x зэрэг. За x0 0-тай тэнцүү тоо буюу тгээ орлуулах юм бол эндээ орлуулах. За ингээд x0 цэг дээрх уламжлалын утга нь 3 гарсан. Тэр нь өөрөөр хэлбэл налдна гэсэн үг. За x0 нь тэг. За fx0 цэг дээрх утга нь 1 гарсан. Тийм. За энийг халдаа задлаад ингэх юм бол 3x тэр нь 1 гарна. За 19-р бодлого. За мөн шүрэг шулууны тэгштгэл бичнэ гэдэг чинь. За эхлээд саяных шиг x0 цэг дээрх утгаа орлуулах буюу x0 цэг дээр y-ний 1 цэг дээрх утгаа олох юм бол шууд орлуулад олох юм бол ийм болж байна. Сөрөг y-ний 1. За энэ хэсгийг тайлбарлах юм бол за логарифм бол юм гэдэг. Логарифм a суурьтай a-гийн n зэрэг авах юм бол n гардаг. За ln гэдэг бол y суурьтай одоо логарифмыг натурал логарифм гэж ингэж төвчилдөг. Өөрөөр хэлбэл y суурьтай одоо x байвал натурал логарифм x гэж төвчилдөг гэсэн. Тэгэхээр натурал логарифм y-ний 1 гэдэг бол натурал логарифм y-ийн сөрөг 1 зэрэг гэсэн. За энэ нь бол y-ийн сөрөг 1 зэрэг нь бол одоо энэтэй тэнцсэн юм гэсэн. За нөгөө талаас энэ натурал логарифм гэдэг чинь юу гэж юм? y суурьтай логарифм гэж байна шүү дээ. Тэгэхээр y-ийн сөрөг 1 зэрэг гэхээр дээрх чанар 9-аар логарифм a суурьтай a-гийн n ойл n гардаг гэсэн чинь энэ хоёр. За сөрөг 1 гардаг. Тэгэхээр энэний хэлбэрчлээд энэ сөрөг 1 гэсэн утгыг тайлбарлаад байна шүү дээ. За одоо уламжлал аваад x0 цэгээ орлох хэрэгтэй. За эндээс үржир функц учраас үржир функцийн уламжлал авч. X-ийн уламжлалыг натурал логарифмаар үржээд нэмэх нь x-ийг натурал логарифм уламжлалаар нь үржих. За x-ийн уламжлал нэг натурал логарифм x. Y-ийг үржих натурал логарифм x. X-ийг үржих натурал логарифм x-ийн уламжлал бол x-ний 1. За энд натурал логарифмын уламжлал гэсэн үг. Энэ бол x-ний 1. За давхар функцийн хувьд бичих юм бол энэний уламжлал бол натурал 1-ийг хуваах нь f от x үржих нь f от x-ийн уламжлал. f от x-ийн уламжлалыг хуваах нь f от x гэж. За энэ бодлогон дээр үл энэ доотлын чанар бол ашиглагдахгүй харин дээдлийнх нь ашиглагдана. Тэгэхээр энэ натурал логарифм x-ийн уламжлал юм. За тэгэхээр энэ хоёр хураагдаад нэг энэ натурал логарифм x дээр нэмэх нь гарч ирсэн гэсэн. За x0 цэгээ орлуулах юм бол x0 цэг нь y-ний 1. Тэгээ энэ x-ийн оронд y-ний 1-ээ орлуулах юм бол энэ бол түрүүнд одоо энд тайлбарласнаар энэ бол хэд гарна гэсэн. Сөрөг 1 гарна гэсэн шүү дээ. Сөрөг 1. Тэгэхээр энэ бол сөрөг 1. Сөрөг 1 дээр нэмэх. За наалтан тийг гарч байна. Наалтан тийг гарч байна гэдэг чинь одоо тогтмол шулуун буюу юм хөндлөн шулуун гардаг гэсэн. Хөндлөн. Хэвтэй шулуун гэж байна. За тэгэхээр наалтан тгийг үржих нь x-ээс хань x0. Өөрөөр x0 нэм. За нэмэх нь x0 цэг дээрх функцийн утга нь ингэж гарсан. За тэгэхээр энэ хэсэг тэр чигээрээ үржвэртэй тгээ агалж байгаа учраас тэр чигээрээ 0 болоод энэ хэсэг. Тэгээ энэ гар. Тэгэхээр сөрөг y-ний 1. Сөрөг y-ний 1. Y-ний 1. Энэ а.
А2. За 20 дугаар бодлогын хувьд за энэ функцийн x0 нь 2 цэг дээрх шүрэгшүүл өмнөд гიშтгэлийг бичээ гэдэг. За дахиад мөн адилхан саяныхтай адилхан. Эхлээд x0 цэг дээрх утгаа олноо. Тэгэхээр x0 нь 2 учраас энэнийхээ x-ийн оронд 2-оо орлуулаад бодчихоор 5 гэж гарна. За уламжлалаа авахаар юм болно. Тэгээд 2-оо орлуулахаар юм болно. 20. За ингээд налд нь 20 буюу 20-ыг үржих нь x-с x0 гэхээр x0 нь 2. За тэгээ x0 цэг дээр утга нь 5. Үржээд 5-аа нэмэхээр юм болно. За 21 дугаар бодлого. За энэ функцийн экстремум цэгийг олгоч. За экстремум цэгд бол минимум цэг, максимум цэг гэж ойлгоно. За минимум нь юу гэж ойлгох вэ гэхээр функц буурж байгаад тогтворж яваад цаашаа өсөж байгаа одоо тэр хэсгийн цэгийг энэ цэгийг минимум цэг. За максимум нь бол өсөж байгаад тогтворж яваад буурж байгаа энэ цаг цагийг максимум цэг. За тэрийг яаж олдох вэ гэхээр уламжлалаа тэгтээ тэнцвүүлээд сэцэгтэй зэгүүдээ олж байгаа тетралзуулж байна. За уламжлал авбал энэ уламжлал 8x. Энэ уламжлал юм. За нөгөө функцийн уламжлалаар авч байгаа шүү. За та нар өөртөө тэрийг үзэх. За x квадратаар төгрөөл хурцдаггүй гэх юм бол юм болж. За бутархан хүртвэр тэгтээ тэнцэх нөхцлөөсөө хүртвэр нь тэг байна. За хуваар нь тэгээс салгаатай. Тэгэхээр манай энэ бодлогын хуваар нь л тэг ажиллахгүй байна. За тэгээд эндээс x куб нь 8-27 гэдгээс x нь бол 23 байх юм байна. 23 буюу 1.5. За 1.5. За тэгээ уламжлалынхаа хувьд тэмдэг тодорхойлж байна. За энэ бол x уламжлалын тэмдэг тодорхойлж байна. Уламжлалын тэмдэг тодорхойлоход 6 яаж зурдаг вэ гэхээр энэ хүртвэрийн хувьд энэ ахмад гишүүний өмнөх коэффициент 8. Хуваарийн ахмад гишүүний өмнөх коэффициент 2-ын 2 тоо. Хоёулаа хуваахад одоо эрэг тоо гарч явал энэ дээрээс ингэж зур. Сөрөг тоо гарч явал доороос ингэж зур. Доороос. За тийм. За тэгэхээр эрэг тоо гарч байгаа учраас дээрээсээ зурлаа. За тэгээд энэ тоон шулуун чи юу гэсэн үг вэ гэхээр ax тэмцэлэг гэсэн үг. Ax тэмцэлгээс дээшээ байх ax тэмцэлгээс дээшээ байх цэгүүдийн y нь бол эрэг тоо харин доошоо авахын y-гүүд нь сөрөг тоо байна гэсэн утгатай тэмдэг хасах тэмдэг тавьж байгаа. За энэ хасах тэмдэг гэдэг нь юу гэж байгаа вэ гэхээр хасах тэмдэг гэдэг нь буурж байгаа гэсэн. Нэмэх тэмдэг гэдэг нь өсөж байгаа гэсэн. Тэгээ энэ 1.5 энэ талд буураад энэ талд нь өсөж байгаа цэг гэхээр минимум цэг байна. Тэгэхээр энэ цэг бол минимум. Тэгэхээр экстремум цэгийн x-ийн экстрем цэгийн x-ийн утгыг олоорой гэсэн. X-ийн хэмээн гэдэг чинь. Зүгээр x-ийн гээгүй утгыг олоорой гэдгсэн бол ийшээгээ анхныхаа функцэд 1.5 орлуулад за энд гарахныгаа тоог утгах гэж ярьдаг. Экстремумын утга гэж. Экстрем цэгийн x-ийн утгыг олоорой гэж байгаа юм. Энийг хэлж байна л гэсэн. Тэгэхээр энэ жоохон нэршлийн ялгаа байна. X-ийн гэдэг үг байгаагүй л бол саяны энэ боддог шиг энийг олж хаад анхныхаа функц руу орлуулж y-гээ олно гэсэн. За одоо энэ 22 дээр яг гарч байна да. Экстрем утгыг олоорой гэхээр y-ийг хэлээд байгаа гэсэн. За функцээс уламжлал авна. Энэ функцээс уламжлал авахаар ийм болно.
За энийгээ тэгтээ тэнцвүүлээд с чигтээ зүгдээ болохоор x квадрат хаалт нам гараад юм болж. X квадрат тэнцвүүдийг гэдэг чинь юу гэсэн үг? X квадрат гэдэг чинь юу гэсэн үг? X-ийг үржих нь x. Энэ тийг байна гэхээр энэ тийг байна. Энэ бас тийг байна. Тэгэхээр x тэнцвүүдийг гэсэн шийд 2 удаа давтагч байгаа. Одоо энэ дээр зурхад энэ шийд язгуурууд бэгшудаа давхцах, сондгуудаа давхцах гэдэг цай ажиглаж зураг зурна. За тэгэхээр энэ x тэнцүү 2 бол x тэнцүүдийг бол 2 удаа давтагч байна. Харин энэ бол x тэнцүү 3 болж. За эндээс 6 зураад. За 6 зурхтаа мөн л нөгөө нэг энэ ахмад гişний өмнө коэффициент гарна шүү дээ. Эндээс бол энэ өмнө коэффициент эргүү учраас энэ дээрээсээ зурсан. За тэгээд за энэ тгийн энэ тал ингээд ингэж ирээд дээшээгээ явахгүйгээр доошоогоо буцаа явсан байна гэдгийг тайлбарлаа. Тэгэхээр одоо нөгөө нэг шийдээ давхцал ба штэ бэгшудаа давхцах, сондгоодоо давхцах нь тэгэхээр тэрийг нь одоо хэрэгтэй гэдэг нь одоо энэ дээр ингээд харагдах байхгүй. Хэрвээ ингээд бэгшудаа давхцчих байвал энэ дээрсэл бол энэ хоёр тал ижлэх юм байна. Ижлэх нь нэмдэгтэй. Харин ингэж яваад тэрвээ тиг гэсэн чи бэгшудаа давхцсан бол ингээд бас дээшээ байна. Өөрөөр хэлбэл энийг ойн гэж ярьдаг юм ойн. За нөгөө талаас бол энэ бэгшудаа давхцсан язгуурын энэ хоёр талын тэмдэг хоёулаа хасах эсвэл хоёулаа нэмэх байдаг гэсэн тэмдэг нь ижлэгдэг. Сондгоодоо давхцсны хоёр зах бол нэмэх хасах тэмдэг байдаг. Хасах нэмэх эсвэл нэмэх хасах юм байралтай байх гэсэн. За энэ аюул чухал. За эндээс тэгэхээр энэ сөрөг хязгааргүй хүртлээ сөрөг тиг хүртлээ ингээ буураад тиг хүртлээ буураад тиг нь орохгүй ингээд тасраад тэгээд тгээс 3 хүртлээ буураад 3 нь орохгүй бас тасраад тэгээд 3-аас цаашаа на өсөөд гэдэг юм уу иймэрхүү зурагтай график юм байна л та. За тэгээ бидний хувьд бол экстремум цэг гэдэг бол юу гэсэн? Минимум, максимум цэг ялж байгаа. Тэгэхээр минимум цэг бол буураад өсдөг, максимум бол өсөөд буурдаг гэхээр энэ 3-ын 2 талд нэмэх хасах тэмдэг авч байгаагаараа энэ минимум цэг болно. Энэ нь одоо тэгэхээр экстрем цэг гэж нэрлэнэ гэсэн. Энэ бол экстрем цэг гэж болж чадахгүй. Энэ язгуурынхаа 2 талд нэмэх хасах эсвэл хасах нэмэх тэмдэг авсан цэгүүд л экстремум цэг болно гэж ойлгоно. Тэгэхээр энэ экстремум цэг болохгүй энэ экстрем цэг болно. За энэ экстрем цэг болохдоо энэ минимум цэг болно. За минимум цэгийн за экстремум утгыг олоорой гэсэн. Тэгэхээр энэ экстрем x нь бол 3 юм бол x-ийн утга нь 3 юм бол y-г нь олно. Y-г нь олохдоо яг гэхээр тэр сая олсон x нь 3 гэдгээ эндээ орлуулад утгаа бодож байгаа. Анхныхаа пункт. За 23 дугаар боллоо. 23 дугаар боллоо. За 23 дугаар бодлогын хувьд за энэ x функцийн мөрийн энэ зэг дээр сөрөг шулууны ax тэнцэлтэй үүсгэн зүйл. За тэгэхээр функцийн одоо уламжлал аваад x0 цэгээ орлуулахад наалт гарна гэж ярьдаг. Наалт бол одоо уламжлалынхаа хувьд бол ийм хамааралтайч ax тэнцлэгийн хувьд бол ax тэнцлэгтэй үүсгэнцгийн танкс наалт нь гардаг. Тэгэхээр уламжлал аваад x0 цэгээ орлуулсан k тоогоо танкстай тэнцвэлчгэд тэр мөрийн ax тэнцлэгтэй одоо сөрөг шулуун ax тэнцлэгтэй хэдэн градусын өнцөг үүсгэх наалсан бэ гэдгийг олсон гэсэн. Тэгэхээр бид нар уламжлалаа аваад уламжлалаа авах юм бол косинус x функцийн уламжлал сөрөг синус x гэдэг гэсэн. Тэгэхээр энэний уламжлал сөрөг синус юм. За тэгээд энэнийх нь уламжлалаар үржинэ. Энэнийх нь уламжлалаар үржинэ. За тэгэхээр энэний уламжлал бол 3 гарч.
За сөрөг 2-ны 3-ыг үрчгэний тэгээд энэ нардлын функцийн үржир функцийн уламжлал бол 3 гараад энэ 2 хураагдаад ийм болж. За одоо x0 цэгээ орлуулад налтай бол x0 цэг нь гэсэн. За энэ x-ийн оронд 3-ны p-г орлуулахаар энэ хураагдаад p-гээс хасах нь 6-ны p. Тэгэхээр энэ p-гээс хасах нь 6-ны p гэдэг чинь за p-гээс хасах нь за энэ дээр 6-аас төгрөөл мөрчдгөө гэхээр 6-ны 5p болно. 6-ны 5p. За 6-ны 5p гэдэг чинь 150 градус. За тэгэхээр 150 градус. За тэгээд 150 градусын утгал эмхтлийн томьёогоор синус 30-тай тэнцүү буюу 2-1-тэй тэнцүү. За тэгэхээр энэний утга бол 2-1. Тэгээд сөрөг 2-оор үзээс сөрөг 1. За тэгээ одоо налд нь юм арсан. Одоо энэ томьёо ясаар энэ налалт нь сөрөг 1 гарсан бол энэ сөрөг 1 нь тухайн одоо шулууны OX тэнцлэгийн эрэг чиглэлтэй үүсгэн цэгийн танкс юм гэсэн. Танкстай тэнцэн гэсэн. Тэгэхээр энэ танкс альбан сөрөг 1-тэй тэнцүү гэхээр танкс альбагийн утга сөрөг 1 гардаг. Үнцэг бол 4-ний 3p буюу 135 градус дараа юм гэсэн. За 24. За энэний бол уламжлал юм. За энэний уламжлал бол 1-ийг хуваах нь энэ байна гэсэн. За тэгээ энэний уламжлалаар орч. Энэ уламжлал 1. За тэгэхээр 1-ээс хасах нь 1-ийг хуваах 1 дээр нэмэх 1 гэсэн. За хэлбэрээр бодохоор юм бол. За уламжлалаа тэгтээ тэнцвүүлэх юм бол энэ доторхой тэгтээ тэнцвэн гэдгээс бүртгүрэн тэг хуваарин тэгээс ялгаатай байх хэрэгтэй. X нь сөрөг 1-ээс ялгаатай. Тийм x тоо бол манай тэгштгэлийн шийд болно гэсэн. Тэгэхээр энэ тэгэн сөрөг 1-ээс ялгаатай шийд болж байгаа гэсэн. За тэгэхээр одоо энийг уламжлалынхаа тэмдгээ тодорхойлно. Тэгэхээр энэний өмнөх коэффициент 1, энэний өмнөх коэффициент 1 учраас энэ хоёрын харьцааны эрэг тоо учраас дээрээсээ зурна. За дээрээсээ зурна. За тэгээд энд нэмэх эндээ хасах. За энд нэмэх гэдэг нь түрүүнд хэлсэн x энийг энэ чинь нэгсэн OX тэнглэгтэй. OX тэнглэгээс дэшээ байх цэгийн утга буюу эвэргүүд нь дандаа эрэг тоо гарна. Харин доошоо байхад нь сөрөг тоо гарна. За тэгээд хасах тэмдэгтээ явсан байна гэдэг чинь буурна гэсэн. Нэмэх тэмдэгтээ тусрах гэж усна гэсэн. Буураад өсдөг гэхээр энэ минимум цэг болно гэсэн. Тэгэхээр x-ийн минимум нь бол 0 байх наа. За 25 дугаар бодлого бол буурах завсраг олоо гэдэг чинь. За энэ функцийн уламжлалыг авъя. Ногдор функцийн уламжлалаар энэ уламжлалыг өнөөр үржих хасах нь энийг энэ уламжлалаар үржих. Энэ уламжлал нь 2. Энэ уламжлал нь 5. За гишүүнчлэн үржээд хаалтаа задлах юм бол ийм болно. За тэгэхээр буур функцийн хувьд бол уламжлал нь тэгээс бага байх завсар нь буур функц. Тэгэхээр энэ бодлогын хувьд сөрөг 1 одоо энэ тэгээс бага байна гэсэн. Энийг сөрөг 1-ээр үржээд өгөх юм бол ийм болно. За тэгэхээр энэний хуваар нь тэгээс их байх үед одоо үнэн байна гэсэн. Өөрөөр хэлбэл бүртгүрэн эрэг юм чинь энэ хуваар нь эрэг тоо хоёрт эргийг эрэг тоонд хуваахаар тэгээс их тоо гарна гэсэн. За тэгээд энийг тэгээс их байлгадаг тийм x тоо гэхээр x нь
x-нтэй. Одоо энэ тоо чи өөрөө тэгээс ялгаатай үед л үнэн байна гэсэн. Энэ тоог тэгээс ялгаатай байх завсрын хасчихна гэсэн. Энэ тоо тэгээс ялгаатай байх завсрыг л хасна гэсэн. За тэгэхээр сөрөг язгааргүйгээс сөрөг 5-1 сөрөг 5-1-ээс нэмэх язгааргүй завсар та буурна гэсэн. За ингээ өнөөдрийнхөө лайвыг дуусгах үргэлжлэлийг дараагийн хичээлээс тайлбарлаж өгье.